Жолооч та өглөө гаражаас гарахын өмнө дараах үйлдэлүүдийг хийж хэвшээрэй. За маслаа шалгахдаа шүүгний тэмдэглэлийн заасны дагуу масл хэв хэмжээндээ байх ёстой харна. Тэрвээ масл чинь саарламжтай харагдвал ус масл холилдсон байх магадaltaй тул засварын инженер шалгах механиктаа мэдэгдэнэ. Мэдэгдээгүй хөдөлгөөнд оролцсон шаардлагатай арга хэмжээ аваагүй бол мотор цохиулах, усан гацаа болох өндөр эрсдэлтэй тул заавал шалгах механик засварын инженертэй мэдэгдээрэй. За дараад нь бид нэр ус тосоолон үзэх хэрэгтэй. Илүүдлийн банкны тагийг авах үед ус тосоол нь урдаас гоож явах ёстой. Хэрвээ гоожихгүй бол нэмэх хэрэгтэй. За дараад нь бид нар хийн системийн хэмээл ажиллагааг хангахын тулд тээврийн хэрэгслийн асаасны дараа пара халуун бүлээн үлдэл дармаалдах, хийг бүрэн хурааж тургуулах, мөн консоо 3-аас доошгүй удаа зөөлөн гიშгэж, царцсан шингэнийг хэвийн горимд оруулах, тоормзыг зөөлөн гიშгэж, царцсан сайланкуудыг хэвийн горимд ажилуулсны дараа гаражаас гарч хөдөлгөөний эхлүүлэхийг анхааруулж байна. Харагдаж байгаа хийг хураах баллон доох даралт хэмжигч төвшинг 8-аас 12-ын баарын даралттай байлгах хэрэгтэй. Хэрвээ хийний төвшин унаж 6 бараас доош орвол тоормзгүй болох, конс ажиллахаа болох, хийгээр ажилладаг бусад ангиудын хэвийн үйл ажиллагаа тоглох эрсдэлтэй тул жолоочтой хянах самраа байнга хянаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.